Өнөөдөр хэдүүлээ C-зон гэдэг хичээлийг үзье. За C-зон гэж яг юу хэлдэг юм бэ тийм ээ? C-зон гэдэг бол ерөөсөө л ханшийн одоо левелийг хэлж байгаа тийм ээ? K-level гэж ярьдаг тийм ээ? Одоо жишээлбэл зургаар ярих юм бол ийм гэсэн үг байхгүй юу? Ханш өслөө, унлаа, өслөө буцаад ирэхдээ энд. Энэ левелийг л хэлээд байгаа. Энэ өөрөө урдаа бас нэлийн олон ийм юуттэй байдаг. Левелүүдтэй байдаг. Одоо жишээлбэл ингэж байгаа давсан ч байдаг юм уу тийм ээ? Даваад буцаад одоо ингэсэн ч байдаг юм тийм ээ? Энэ олон ингээд юм уулзар. Гэхдээ ер нь ийм байвал сайн гэж байгаа болохоос биш заавал ийм байх албагүй. За энэ нэг ийм өсөлт, уналт ийм тийм ээ? За эсвэргээрээ уналт ийм баггүй. Уналт, өсөлт, уналт, өсөлт тийм ээ? Яг энэ уулзарыг гэж хэлээд байгаа юм л да. За тэгэхээр энийг л C-зон гэдэг. Тэгэхээр ханш ерөөсөө энэ дээр маш их бас тэгэлдэг. Одоо жишээ нь хэдүүл аюу яа. Чартн дээр олж харъя. За одоо жишээл энэ байна тийм ээ? Энэ одоо дийлэнгийн том цагийн чарт л байна л да. Одоо жишээлбэл энэ зон байх жишээ нь тийм ээ? За ер нь бол зөв бол ханшийн одоо take profit stop loss-ыг хэдий гүйцэтгэх боловч яг ханшийн одоо юу гэж бол дүгнэгддэггүй. Одоо яг хөрсөн баталгаажсан зон гэж бол дүгнэгддэггүй. Энэ лайн чартаар ингээд харах юм бол хүрээгүй байдаг. За хөрсөн байсан ч болно. Биеэр ингээд хүрээд хаагцсан байх юм бол мэдээж ингэсэн байх юм бол лайн чартан дээр бол бүрийн доош ингэж л харагдаж шүү дээ тийм ээ. За гэхдээ энэ хамаагүй хөрсөн бол хөрсөн дүрс баталгаажуулна гэж байдаг. Тэгэхээр энэ буцаад одоо эндээ дахин одоо сүлд ирж одоо лааны биеэр гүйцэнэ гэсэн утгыг бол илэрхийлж байдаг. За өөр одоо C-зон юу байна хэдүүлээ харъя. За энэ хэсэг зүгээр хийж өгөө юу тийм ээ. За хийсэн байна. Энэ тийм ээ. Энийг бол өслөө унлаад давсан зоноо буцаж шалгах. Энийг л C-зон гэдэг. Давсан зоноо буцаж шалгах. Одоо жишээл энэ тийм ээ. Өслөө унлаа өсөд явцсан буцаад ирсэн тийм ээ. За иймэрхүү C-зонууд бол байнга хийж идэг. Одоо энэ том цагийн зурган дээр болохоор ингэж харагдаж байна. Гэвч одоо жижиг цагийн зурган дээр ч бас мөн адилхан л хийн. Ялгаа байхгүй. За хэдүүлээ жижиг цагийн зураг руу очие. 30 минут дээр очие. За 30 минут дээр юу болж идэгин тийм ээ. Одоо жишээлбэл энэ ингэ байж лана л та. Энэ тийм ээ. За иймэрхүү одоо өсөлтийн хөдөлгөөнийг буцахтаа одоо мөргөө буцах энэ өөрөө нэг нэвтэлж чадахгүй л одоо ханшийн хатуу бүс болчиход байгаа юм л да. Энэ чинээс одоо сэлрүүд зарж унгахдаг бүс тийм ээ. Даваа явахаар нь буцаад эндээс унгааж энд авчирдаг тийм ээ. Одоо ийм л бүсийг хэлээд байгаа. Зөрүүд эндээс нь батчдаг ч юм уу тийм энд хүлээгээ сууж идэг гэсэн үг тийм ээ. Ханшиг хүлээд сууж агаад энэ C-зон дээр эренгуут нь баяддаг тийм ээ. Хэрвээ давах юм бол яах юм бэ гэд байгаа. Давах юм бол. За даваад ороод ирэх юм бол хамгийн ихний ээлжинд принтер зон гэж хийдэг. Принтер зоноо давах юм бол дүрсэн эргэлтийг хийдэг тийм ээ. За тэгэхээр одоо энэ дээр зурган дээр тайлбарлаад үгэй. Ханш эндээс ингээд унаж яваад ингэж явж байгаад дэше давчлаа тийм ээ. За давчингууд буцаад эргээд орж ирэхдээ энэ C-зон гэж байгаа тийм ээ. Энэ C-зон. Энэ. За эндээс нэг бол эргэдэг.
C100 дээр ойлт хийж гин гэсэн үг шүү дээ тийм ээ. Энд ч одоо ингээд доороос ирж байгаа юм шиг байгаа шүү дээ. За ингэж нэг иргэн. Эсвэл принтер 100 буюу энэ дээр нэг эндээс иргэн. Эсвэл дүрсийн эргэлт буюу иш орж ирнэ. Ийм л одоо 3 юмыг хийж идэг гэсэн үг. Тэгэхээр бид нар хань шунаад ороод ирэхэд бага ярилцааг хаанаас хүлээх юм бэ гэхээр нэгдүгээрт энэ зон дээрээс анхаарлаа хандуулна, лага ажиглана гэсэн үг шүү дээ. Ла биеэр давах нь үгүй юу? Хоёрдугаарт принтер зон дээрээс, гуравдугаарт дүрсийн эргэлт дээрээс. Тийм ээ. За энэ ягаад принтер зон энэ болчих вэ? За C100 бол ойлгомжтой тийм үү? C100 бол одоо энэ дүрсийн эхлэл төгсгөл хоёрын энэ одоо зоныг хэлээд байгаа тийм ээ. Эндээс өсөж явчих магадaltaй. За принтер зон гэдэг нь өөрөө дүрсэн дотор байгаа шүү. Дүрсэн дотор байгаа дүрсийг гүйцээж байхдаа гаргаж байгаа энэ хамгийн төгсгөлд гарч байгаа энэ pullback-ийг л хэлээд байгаа. Энэ дээшгээ өсчөөд энэ дээр нэг ийм pullback байгаад буцаад ирэхдээ энийг хийсэн байвал энэ принтер зон биш. Энэ дүрсэн дотор ороогүй учраас биш. Энэ бол зүгээр нэг ийм жижиг цагийн дүрсэн эргэлт юм тийм ээ. Энэ ингээд фэб өтөрж явсан буцаж ирсэн гэсэн үг тийм ээ. Жижиг ойлт хийлээ. Энэ ёроолоод даваад гараад ирэхэд юу хийдэг вэ гэхээр энэ принтер зоныг л хийдэг байхгүй юу? Энэ одоо хотхор дүрсэн дотор орсон хамгийн сүүлд гарч байгаа pullback. Эхлээд нь энэ гарт дараад нь энэ гарт тийм хамгийн сүүлд. Яг энэ дүрсийг гүйцэхийнхээ алдад одоо ингээд сүүлд нь гаргаж байгаа pullback. Энийг хэлж байгаа. За ингээд буцаад өсдөг. Эсвэл эндээс өснө тийм ээ. Энэ нь ер нь ингээд тунгоод ороод ирсэн бол принтер зон л хийх гэж орж ирдэг л тийм. Энэ биш гэж хэлсэн шүү манайхаа. Биш. Энэ шууд энэ пиццэг хийн. Принтер зоныг хийн. За тэгвэл нэг бол C100-оос үсгэн байна, нэг бол энэ принтер зоноос үсгэн байна, эсвэл энэ дүрсэн эргэлтийг хийх юм байна. Яг дүрсэн эргэлт гэж үзэж байгаа вэ гэхээр бид нар энэ хотхор дүрснийхаа доор байгаа лааны биен дээр Fibonacci-га татлаа хоёрын төвшинг дүрсийн эхлэл төгсгөл хоёр дээр таарууллаа. Энэ 3-ын фибо даваа явчихсан тийм ээ. Энд ихтэй зөвгөр биш лагаар давсан байх хэрэгтэй тийм ээ. 30 минут 1 цаг аль аль нь. За тэгээд буцаад дүрс эргээд өдгөр хөдөлгөөн болоод орж ирлээ. Тэгвэл дүрсийн эргэлтийг хийсэн бол энэ хоёр шиг ийм өсөлтийг хийдэггүй. Энэ хоёр шиг өсөлтийг эргээд шууд ингээд замдаа ороод ингээд явчихгүй гэсэн үг. Дүрсийн эргэлтийг хийж байгаа тохиолдолд эндээс орж ирж байгаа хөдөлгөөн дээрээ бид нар задлаад ийм одоо тренд лайн татаж болох өнцгүүдийг бид олно. Ийм тийм ээ. Тэгээд тренд лайна татлаа line straight энэ төгсгөлийн pullback-аар хязгаартаа өдгөр хөдөлгөөн хийнэ. Одоо эндээс орж ирж байгаа хөдөлгөөний эхний нэгдүгээр хөдөлгөөн байна шүү дээ тийм ээ. Өдгөр хөдөлгөөн хийнэ. Энэ одоо энэ төгсгөлийн pullback-аар хязгаартай. За тэгэхээр бидний хувьд одоо юу гэж харагдаж байна гэхээр энэ рүү явах тэгээ эндээс буцаж унах биднэрт зөндөө олон баталгаа гарч ирж байгаа гэсэн үг. Яагаад вэ гэхээр за түр энэ хоёрыг авчи чарт арцаач харагдаад байна. Дараа нь буцаад тавьчи. За тэгэхээр юу гэж энэ дээр одоо бид нар баталгаа авах вэ гэхээр нэгдүгээрт эндээс орж ирж байгаа хөдөлгөөний тренд лайныг сэтлээд эхний нэгдүгээр хөдөлгөөнийг хийнэ. Төгсгөлийн pullback-аар. Тэгэхээр ийшээ явах нь дамжиггүй боллоо тийм үү? Хоёрдугаарт гэвэл энд жижиг цагийн дэд хөдөлгөөн буюу өдгөр дүрс хийгээд Fibonacci хэтрээд явсан учраас ингээд Fibonacci хэтрээд явсан учраас дүрс эргэж энд ирнэ. Энд ирэхэд нь бид нар энэ хотгор дүрс зурх гээд хэрэггүй яагаад гэвэл энэ чинь ингээд дээшээ доошоо харсан юм болоод ингээд юу байгаа даа байхгүй юу? Учир зүүн олдохгүй болчин толгой өргөлнө гэсэн үг тийм ээ. Тийм учраас та нар юу гэж ойлгох вэ гэхээр энэ дүрсийн эргэлт байгаа учраас энэ ханшин дээр буцаж ирэх юмаа гэдэг энэ хийхдээ энэ том хөдөлгөөнийхөө унж орж ирж байгаа том хөдөлгөөнийхөө тренд лайныг сэтэлсэн бүдгэрийн оройгоор
ингээд одоо талхиндуулаад ингээд нэг сумаар хоёр тулаа будаад ингээд хийчихэж байгаа юм байна гэж ойлгох юм тийм ээ. Тэгэхээр энэ ийшээ явах нь бас хоёр дахь баталгаа болж өгч байна тийм үү. Эхний баталгаа нь тренд лайн цэцэлсэн эхний хөдөлгөөн гүдгэр байна. Хоёрдугаарх нь энд Фебруарь явсан энд ирэх нь хоёр дахь баталгаа байна тийм ээ. За гурав дахь баталгаа нь юу байх юм бэ гэхээр энэ гүдгэр хөдөлгөөн чинь өөрөө доошоо ингээд явчаагүй тийм ээ. Эндээс лаага хараалаа эргүүлсэн байгаа шүү дээ. Бид нар энэ дээр иргэдэг лаал гарсан нөхцөл бүрдсэн байгаа гэсэн үг тийм ээ. Хэрвээ ингээд явцсан байсан бол бид нар энэ дээр фебуга татах байсан тийм ээ. Ингээд энэ давцсан чинь яг нь буцаад энэ хүртэл өсөхнэ тийм ээ. Дүрс эргээд энэ хүртэл өсөхнэ гэж бодох байж. Гэтэл энэ тэгээгүй дөнгөж дүрсийг гүйцээж дуусаад энд лааны реакшн биеэр давж чадахгүй иймэрхүү байдал үзүүлээд одоо нэг лаа байж болно тийм ээ. Ийм ганц лаач байж болно. Эсвэл шууд эргэцэн ч байж болно. Эсвэл ингээд өчнөө ирэнч ч байж болно тийм ээ. Ийм. Ингэж яагаад буцаад ногоолоо гараад өсөд эхлэхэд бид нар юу гэж үзэх нь гэхээр гүдгэр дүрс доошо Фибоначчи хэтрээд дүрс эргэх нөхцөл хангаагүй бол дүрс хадгалагдах зарчмаараа дахин гүдгэр байна л гэж байгаа тийм ээ. За энэ заавал энэ дүрсийг гүйцэн гутаа эргээгүй гэж болно шүү дээ тийм ээ. Одоо ийм байж болно гэсэн үг байхгүй. Энэ доош ингээ илүү хэрсэн байж болно. Ингээл лаа явцсан. Гэхдээ бид нар энэ дээр фебо татаар 3-ын түвшинд даваагүй л бол эндээс лаа эргэчих юм бол ингээд эргээд буцаад эргээд ногоороод явчих юм бол бид нар юу гэж үзэх нь вэ? Энэ дүрсийн дараах стил гүдгэр хөдөлгөөн нэгдүгээр хөдөлгөөн ийм байх юм байна л гэдэг ойлгох байхгүй. Ийм өндөртэй тийм ээ. Төгсгөлийн пулбакны энэ байгаа юм чинь. Адилхан л дүрс хадгалагдах зарчим юм. 3 фебо даваагүй учраас. Тийм. Тэгэхээр энэний доороос эхэлнэ үү? Яг энэ чицүү бинээс нь эхэлнэ үү? Энэ дундаас ингээд ингэсгээд эхэлнэ үү? Энэ хамаагүй байхгүй юу? Энэ хамаагүй. Энэ лагер бид нар дүрс эргэлтийг нэгдүгээрт хэмжинэ. Энэгээр бид нар тодорхойлно. Лааны реакшнаар. Хоёрдугаарт гэвэл биднэрт энэ урд хөдөлгөөн байх хэрэгтэй байдаг. Тийм ээ. Одоо жишээлбэл энэ урд эндээс явж байгаа хөдөлгөөний одоо нэг ийм дүрсийн эргэлт ч юм уу энэ дээр байж ч болно тийм үү? Эсвэл принтер зон байж ч болно шүү дээ. Тэ? Одоо энэ хөдөлгөөний принтер зон баггүй юу? Энэ хотхор дүрсийн энэний принтер зон байж болох байхгүй юу? Одоо энэ чинь ингээд ийшээ явсан хөдөлгөөн гэдээ ойлгоно шүү дээ тийм үү? Ийм хөдөлгөөн гэдээ ойлгоно. Тэгвэл хотхор дүрс дээшээ фебо хэтрээгүй энэ хотхор чи фебо хэтрээгүй учраас дүрс хадгалагдах зарчмаараа дахин хотхор гарлаа. Энэ хотхор харин фебо хэтэрчглээ. Тэгвэл гүдгэр болоод орж ирлээ. Тийм ээ? Дүрс хадгалагдах зарчмаараа дахин гүдгэр гарлаа. Яагаад вэ гэвэл энэ одоо тренд лайн сэтэлцэн учраас одоо энийг хийхээсээр аргагүй болж байгаа тийм ээ. За ингээд ороод ирлээ. Тэг энэ яагаад энд ирвэ? Энд байхгүй яаваа тийм ээ. Гэхдээ энэ дээрээс шууд ингээд өсөхгүй яаваа. Яагаад заавал энэ рүү ингээд бас илүү гараад ингээд ороод ирвэ? Гэхдээ энэ хөдөлгөөний чинь энэ дүрсийн чинь дотор байж байгаа хамгийн сүүлд гарсан пулбак нь энд байгаа учраас энэний принтер зоныг хийчихэд тэгээд тренд лайнаас сэтлээд эндээс орж ирсэн трендийн лайн сэтэрсэн учраас эхний нэгдүгээр хөдөлгөөн буюу төгсгөлийн пулбакер хязгаартай гүдгэр дүрсээ хамгийн дөрөнд хийж байгаа тийм ээ. Ингэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр чарт гэдэг бол нэг бол одоо миний энэ дээр зурсан шиг нэг бол энэ төгсгөлийн пулбакераа хязгаартай ингэж нэг принтер зон шалгадаг байх нь байна. Тэгэх гэж одоо ингэж амар эрчтэй голдуу эрчтэй орж ирдэг, эрчтэй уруудаж орж ирдэг байх нь байна. Ингэж тийм ээ. Нэг бол за энэ голын иймэрхүү хөдөлгөөнүүд дээр бол нэг жижигхэн
саатал үзүүлэл ингээл нэг жоох өрөндөлж байгаа. Тэгээд давал явчихдаг да тий. Ерөнхийдөө голдуу бол тийм. За тэгэхээр бид нар нэг бол ингэж эрчтэй орж ирэхээр принтер зон дээр ирдэг юм байна. Эсвэл энэ C зон дээр ирээд буцдаг юм байна. 3 дугаарт нь ингэж орж ирээд дүрсэн эргэлтийг хийх юм бол ийшээ очдөг юм байна. Эхэлж заавал энэ хөдөлгөөнөө хийдэг юм байна тийм ээ. Одоо энэ гэсэн үг шүү дээ. За ингэчгээд харин ийшээ явж болно. Тийм ээ. Тэгвэл энд эргээд өөр шин дүрс үүсэж байгаа тийм ээ. Энэ доороо рисктэй. Бидэнд одоо ийшээ хийх ажил алгаа. Одоо энэ пиццыг л хийх гэж одоо янз бүрийн юм хийж явж байгаад ирлээ гэж байгаа бол одоо энэ хөдөлгөөн биднэрт энэ импульс биднэрт хамаагүй болсон учраас одоо бид нар энийг бариад ийшээ уншаа явах учраас эн чинь юу болт юм бэ гэхээр ийм риски энтри болоод явагдаж болно гэсэн үг. Одоо бид нар эднэрийг ингээ орхиж энэ минийг. Одоо бид нар энэ хөдөлгөөний дараах хөдөлгөөнөө уншаад явна гэсэн ишиг. Хэрвээ эндээс ла өсөд ишээ явахгүй. Эндээс ла одоо энэ зоноо биеэр ингээд нэг цагийн ла 30 минутын ла ингээд биеэр даваад хагдчих юм бол дараагийн шин ла гарч ирлээ давсан зон руугаа төхөж очиж зүү хийлээ доош татлаа тийм ээ. Энэ дээр зүгөө гаргана гэсэн. Тэгэхээр бид нар яадаг ах нь энэ дүрсийг сэлдэж хийлэгчгээд энэ дээр типигээ авч гарах нь уу? Эсвэл таллаад брейк юм шахах нь уу тийм ээ? Эндээс одоо ийшээ сэлдчихлээ гэж бодоход ойлгомжтой шүү дээ. Бид нар эндээс сэлдэн шүү дээ. Яагаад гэвэл эн чинь төгсгөлийн пул бакаар хязгаартай гүдгэр дүрсийнхэн чинь оройд ирсэн сэлдэн үстэй. Сэлдэд гүдгэр дүрсээ дуусгах нь бол баталгаатай. За харин энэ дээр бид бүх харилцаж байгаа хаагаад ашгаа аваад гарах уу? Эсвэл бид нар брейк ивнэ шахаад эндээс энэ хүртэл явах нь тодорхой. Гэхдээ бид нар энэ дээр бүх ашгаа хаагаа гарах уу? Эсвэл энэ брейк ивнэ ийш нь ингэж шахаад энийг таллаж аваад ч юм уу эсвэл тийм ээ үлдсэн талыг нь шахаад дээш ингэ барих уу тийм ээ. За барих шалтгаан нь юу байгаа юм бэ гэхээр бид нар энэ дээр лаал ажиглах байхгүй да. Энэ дээр лагаа ажиглаад нэг цагийн ла 30 минутын ла ингээл давал хаагдах юм бол дараагийн шин ла гарч ирлээ давсан зоноо зүгөө шалгалаа доошо татлаа. За энэ одоо доошо хайчих гэж байгаа юм болоо гэдгсэн чинь энэ урд байгаа энэ дүрсэн доторх хөдөлгөөн дээр хариалагдаа авчдаг. Одоо жишээлбэл эндээс импульс орж ирлээ. Гүдгэр хөдөлгөөн явлаа. Энэ дүрс хувьсцсан байна тийм ээ. Фебо татлаа. Ингээд яралтаа дүрс хувьсалт орж ирлээ. Энэ тийм ээ. За тэгвэл энэ том дүрсэн доторх принтер зон энэ гэдэг юм байж. Энэ жижигхэн дүрсэн дотор багтж байгаа принтер зон энэ болоод байна тийм үү? Энэ дотор багтж байгаа. Энэ дүрсэн доторх дүрсэд зураад байна шүү дээ. Ийм болоод байна. Тэгвэл энэний принтер зоныг энэ чигээгүй эдгэр чигээг учраас энийг хийх гээд даваад орж ирдэг. Ингээд даваад орж ирдэг. За ингээд энд ирээд хийчлээ. Энд принтер зон байсан. Тэрийг хийх гээд ороод иржээ. За хийчлээ. Одоо яах вэ? Гэхээр бид нар энэ дээр фебогоо татаж үзээд ингээд энэ өөрөө энэ гурван төвшин даваагүй учраас яах нь дахин дүрс хадгалагдах энэтэй адилхан гүдгэр дүрс хийнэ. Дахиад юм. Дахиж хийхдээ хаагур юу хийх юм бэ гэхээр эндээс өсөд энэ C зон дээрээс унж болно. Энэ C зон. Одоо эндээс орж ирээд ингэж яваад, ингэж даваад тэг буцаад очиж тийм ээ. Энэ чи C зон биз дээ тийм. Энэ C зон. Эсвэл энэ гүдгэр дүрсэн дотор явж байгаа хөдөлгөөний
энэ дотор гүдгэр дотроо орцсон байгаа энэ төгсгөлийн энэ pullback учраас одоо энэ гүдгэр дотор орцсон биш үү? Энэ одоо энийг хэдүүл ингээд өөр өнгөтэй болгоч. Энэ тийм ээ? Энэ улаан дотор ч орцсон биш үү? Тийм учраас энэ pullback-аар пизэгэр оройтой ийм гүдгэр хөдөлгөөн хийж болно. Принтер зооныг очиж хийнгээ ингээ гүдгэр хийж байна. Тэгэхээр бид нар энэ бүхнийг энд болно л гэдэг ахын бас энд болно л гэдэг ахын гэд ийм асуулт гарч ирж болно. Гэхдээ бид нар энэ зоонуудыг бид нар ингээд тэмдэглээд байдаг байхгүй да. Энэ одоо энэ байна тийм ээ. Энэ дээр бид нар юу ажигладаг юм бэ гэхээр яагаад ингээд ийм өргөн ийм лааны биеэр ингээд зоон болгож зураад байдаг юм бэ? Ингээд энэ дээр энэ бүхэн дээр бид нар лагаал ажигладаг байхгүй да. Лабер даваал явлаа бол тэгээд за эндээс би селт гэж хүлээх юм байна гэж бодох ёстой болохоос биш. Энэ дээр энийг давчвал би ийшээ байдна гэдэг ийм инээдэмтэй жижигхэн ийм өрөвдмөр одоо ийм жоохон зан дээр бол хэрэггүй байхгүй юу? Хэрэггүй. Харин энэ дээр ямар реакшн үзүүлнэ хүлээж агаад нөхцлөө бүртгэр селт юм а. Селтгтээ хаашаа юм бэ? Ийшээ юм байна л гэдгээ бат ойлгочлоо шүү дээ, тийм үү? Энэ хөдөлгөөн гүдгэр юм байна. Фибоначчи хэтрээгүй юм байна. Тэгэхээр дараагийн дүрс хадгалагдах зарчмаар гүдгэр гарах юм байна. Харин энэ гүдгэрийн орой энэмгээр хүрээд ирлээ шүү. Пизерүү. Би энэ чинээс селийг хүлээе. Нэг бол энэ C зоноор энэ дээр реакшн үзүүлээд дэшээ принтер зонлоо давж чадахгүй бол нөхцөл бүрдлээ гэж үзээд эндээс доош сэл хөдөлгөөнийг авах. Иш тийм ээ. За ийм л юмнуудыг яриад явждаг. Тэгвэл энэ том хотхор маань өөрөө явж ийм дээр яроолтой биш бүр ингээ яроол нь ингээ томрол энрүүл яваад байна гэсэн санаа ахгүй да. Яваал байна гэсэн. Тэгвэл одоо эн чинь дахиад доошоо ингээд явж байгаад тэгээ эргэх юм бол энэ хотхор чинь өшөөл одоо ийм л том болж байна гэсэн үг шүү дээ. Тийм үү? Тэгэхээр бид нар энэ дээр risky entry байх юм уу, normal entry байх юм уу гэдэг юм энэ дээр бид нар ялгаал үзчихдэг. Ийм. За хэдүүлээ одоо юун дээр үзье. Чартн дээр үзье л да. За ямар хөдөлгөөн байж болох вэ? Нэлээд урагшаага яваад өгч. За хэдүүлээ зуръя. За ерөнхийдөө бол анх бол эндээс нэг импульслэх өөрсөн юм биш үү, тийм ээ? За нэг импульс яваад энд нэг ийм хотхор дүрсийг хийсэн юм байна. Ингээд тийм ээ. За эндээс явж байгаа импульсийн төгсгөлийн pullback нь энд байсан юм байна. За нэг хийчих. За ингэснэ буцаад маш их хэрэнчтэйгээр орж ирлээ тийм ээ. Дахин энэ хотхор юм чинь дахиад юу байх юм? Дахиад хотхор байна л гэсэн үг шүү дээ тийм ээ. Ийм л хотхор байна гэсэн үг шүү дээ. За энийг төр ингээ орхичих. Зураг давхарлаж мөн. Ер нь бол яг уу ийшээ нэг хотхор байсан юм байна л гэдээ ойлгочих тийм ээ. Ийм том хотхор. Гэхдээ одоо энэ нэг ийм жижиг хотхор хийжлээг л дараагийнх нь ийм том хотхор хийнэ гэж тий одоо энийг ингээ хүлээгээл энэ яраалыг хизээ хийх бол гэж хүлээж байгаа л эндээс ийшээгээ одоо энэ оройроо энд ирсэн л байна шүү дээ тийм ээ. Ийшээ одоо ингээл хизээ энэ яраалыг хийх бол тэгэхээр ийшээ байдяа гэж одоо ингээд сууж авахгүй шүү дээ хүн чинь тийм үү. Тэгэхээр бид нар энэ дотор ч бас арилжих бол хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр юу хийх юм гэхээр дүрс энэ хотхор дүрс дараагийн дүрс хадгалагдах зарчмаараа хотхор байна. За бүр нарийн зураг гэдэг байгаа бол бид нар энийг лайн чартн дээр авч тавьж агаад дахиад энд нэг юм жижиг хотхор хийлгэж болно. Энэ хамаагүй. Би бол яг зөв энэ өнгөрсөн зураг учраас одоо байгаагаар одоо үүнээс хойш
хайчих юм бэ гэдэг юмаа зурх гэж байгаа учраас энийг ингээл нарийн ингээд зураад ах шаардлагагүй ерөнхий том зургаар нь авчихад бол болно гэж үздэг. За ийм. За тэгвэл одоо хотхор юм чинь дахиад хотхор хийхин тулд импульс хэрэглээ явчихлаа. Одоо бид нар дэг дүрсэн дотор ярьж штэ. Энэ. За импульсээр эхэлсэн. Импульсийн дараа одоо бид нар ингэж зурж явсаар хаад яг одоо явж байгаа дээр очиж хөөж очих гээд байгаа байхгүй юу? Гүдгэр явлаа. Энэний дараа энэ нөгөө нэг фебоитрээгүй шүү дээ, тийм ээ? Фебоитрээгүй. Ингээд ойлгомжтой байгаа шүү дээ, тийм ээ? Энд л явчихна. За тэгэхээр дараагийн дүрс дахиад гүдгэр байна. Ингээд зурчихна гэсэн үг, тийм ээ? За дахиад юу явчихна вэ? Энд хийсэн байна. За нэг хурсан гэдээ ойлгож байгаа. Наашаа цаашаа татганаад байна. За энэний дараа дүрс хадгалагдах зарчмаараа дахин жижиг гүдгэр явлаа. Одоо энэ гүдгэр тэгэл энэ гүдгэр гэсэн үг шүү дээ, тийм ээ? За одоо энэ дээр Фибоначчи хитрээд явлаа. Дүрс эргэлээ. Энд хотхор байна гэд, тийм ээ? За энэ бол ингээд хамаагүй өнгөрцөн зураг учраас одоо энэ яач юу гэд хэрэггүй. Нарийн зурвал болно. За тэгэд ингээд хотхор байсан. Дахиад энд хотхор хийжээ. Дүрс хадгалагдаад байна шүү дээ, тийм ээ? За тэгээ одоо энэ дотор чинь дахиад импульс явчлаа. Тэгчлээ, энэ импульс гэж зурж шүү дээ, тийм ээ? Гэтэ одоо бид нар нөгөө одоо явж байгаа ханшин дээр очих гээд байгаа учраас ямар ч гэсэн ингээ хийцэн байна гэдэг юм аа яриад яваад байгаа байхгүй. За энэ хийжүүгүй юу хэдүүлээ ингээл лаан дээр тавиад шалгачих нь энэ зүгээр бол хийчихсэн байна, тийм ээ? Лааны биенээс авсан. Зүгээрээс. За одоо дахиад энд хотхор байна. Би ягаад энэ лайн чарт руу шилжиж зураад байгаа вэ гэхээр та нарыг нөгөө зүү их харцаагаад байхаар толгойч эргээд ээж магадгүй гэж бодоод байгаа. Тэгээ ингэж зуруулаад илүү эвтэх юм уу гэж бодож байгаа. За ийм байна. За энэ дээр мэдээж Фибоначчи бол хитрээгүй энэ ойлгомжтой, тийм ээ? Одоо та нар фибо тавихгүйгээр одоо шууд баримжаагаар харж чадж байгаа шүү дээ. 3.1 юм чинь, тийм ээ? 3.1 гэдэг л зай явж байгаа юм чинь. Үгүй 3.2 гэдэг зайн дээр л дүрсээ оруулж байгаа юм чинь. Энэ тэгэл энэ үлдсэн нэгийг нь давж өгөө явчих шүү дээ. За энэ. За тэгвэл энэ фибо даваагүй юм чинь дүрс хадгалагдах зарчмаараа дахин хотхор байна л гэдэг юм явчихж байгаа шүү дээ, тийм ээ? Яроолнууд энэ хэд юм шиг юм, тийм үү? За ийшээ хэдүүл ингээ харъя. Энд ирчээ. Энд тийм ээ? За одоо хэдүүлээ ингээ нөгөө том дүрс маань энд яваад байгаа шүү дээ, тийм ээ? Бүр анхны нөгөө том маань яг гэвэл энд хотхор байсан. Дараагийн дүрс хадгалагдсан зарчмаараа хотгор байна гэсэн шүү дээ. Тэгээ энэ хотгорыг хийхин тулд энэ дотор ийм юм хийгээд байгаагаа бид нар зураад байна шүү дээ. Тийм ээ? Хийгээ яваад байгаагаа. За одоо энэ нөхөр энд заавал хийх ёстой юм бэ, тийм үү? За гэхдээ одоо бид нар хэдүүлээ юун дээр шалгая, лаан дээр. За хийцэн, тийм ээ? Нэг хийчихсэн. Дүрсийг ингэ тоссон. Одоо яах юм? Одоо дараагийн дүрс дахин одоо хотгор байна л гарч ирнэ үсттэй. Тийм ээ? Одоо эн чинь дээшгээ ингээ фибо даваад ингээл явцсан биш амар, тийм ээ? Дахиад хотхор байна. Харин дахиад хотхор байхдаа бид нар энэ дотор нь дахиад задраад зураад явна гэсэн үг байхгүй да. За ер нь бол эцсийн бүлэгт дахин энд ирэх юм байна гэдгээ ингээл тэмдэглээд орхиж байгаа. Одоо бид юу хийх юм бэ? Энийг ингээ орхиж байгаа. Одоо бид юу хийх юм бэ гэхээр нөгөө өмнөх энэ зургийн дотор байгаа дүрсийн принтер зоонуудаар эсвэл дүрсийн эргэлтүүдээр хайчна гэсэн үг байна. Одоо тэгвэл энэ хотхор дүрсийг задлаад зурх юм бол импульс явлаа. Одоо энийг хэдүүлээ лайн дээр тавьж зурч. Гүдгэр дүрс явлаа. Энэ дээр Фибоначчи хитрээд явсан. Энэ хотхор бол орж ирэх үү? Ирнэ. Тэгвэл эн чинь абсолют зон үлдээчгээд явж ийн доошо, тийм ээ? Абсолют зон үлдээчээд явж байна. За тэгвэл
абсолют энэ дүрс эргээд буцаад ингэж ирсэн бол энэ дүрсэн доторх одоо нэг абсолют зоныг хийнгээ нэг дэд дүрсийг үүсгэчлээ. Тэгвэл энэ дэд дүрсэн дотор чинь дахиад дүрсүүд явж байгаа шүү дээ. Тийм үү? Доошогоо явлаа, импульс явлаа. Энийг тэгээ бид нар дахиад задлаад зураа явуулчихна гэсэн үг байхгүй юу? Ингээд гүдгэр дүрс явлаа. Дахиад энд доошо фебо хэтрэг байна. Дахиад гүдгэр явлаа. За энд дахин гүдгэр явлаа тийм ээ. Энд. Энд чинь дандаа фебо хэтрэхгүй хэмжээнүүд байгаа үстэй. Энэ дээр хэтэрсэн бол хотхор боллоо. Одоо дахиад энд хотхор дүрс явлаа. За энэ фебо хэтэрч үзье. Хэтрээ явчиж тэгвэл эн чинь гүдгэр болоод буцаж ингэж орж ирэх юм байна. За одоо бид нар энэ дээр шалгах хэрэгтэй тийм ээ? Шалгах хэрэгтэй. За лага тавиад үзье. Ирээгүй байна. Ирээгүй байна. Энд ирсэн байна. Арай ирээгүй юм байна. Энэ одоо нэгтгэд нэгдэл ингэж хийчихнэ л дээ. Тэгвэл эн чинь нөгөө энэ дүрсэн дотор чинь дахиад бид нэг задрага дүрс зураал яваад байгаа юм байна шүү дээ. Гэтэ бид нар эцсийн бүлэгт бол энд ирнэ нэг ийм хотхор байгаа гэдгийг бол энд мэдсэн байхгүй юу? Одоо ганцхан энэ хөдөлгөөн юу хийж явах юм болоо гэдгийг олохын тулд энэ зургуудыг зураад байгаа. Энэ зургууд. За тэгвэл одоо хэдүүлээ энэ зурган дотор энэ эднэр бол ингээ бие биений хийгээ явцсан учраас одоо бид нар принтер зон хай. Принтер зон хай. За энд нэг хотхор дүрс хийсэн. Одоо энд гүдгэр яваад фебруарид хотхор хийчихсэн. Энэний принтер зон өөрөө энд байгаа юм байна тийм үү? Энэ дээр. Энд байгаа юм байна шүү дээ. Энэ хийгээгүй. Энэ ирж хийгээгүй байна. Тэгэхээр энэ маань одоо юу хийх юм гэхээр энд ирнэ. Одоо энэ дүрсээ дахиад нэгд өдөр ингээ гүйцэчээд тэгэд энд ирнэ гэсэн. За тэгтээ одоо шууд ингээд нэгтгэхийн өглөө бирж онгонгуудаа одоо ингээд ороод ирэх үү? Энд нэг тэглэл ингээд ороод ирэх үү? Гэвэл энийг бид нар яаж мэдхий гэхээр бид энэ дээр нөгөө боломжит хэмжээгээрээ энэ тренд лайнаар татчих хэвээр ингээд. За энэ сэтрээд нэгтгэхэд ингээд сэтрэх юм бол энэнгээр хязгаартай одоо энэ ногоон биш тийм төгсгөлийн бүлбак. Энэнгээр хязгаартай нэг ийм гүдгэр дүрс явж ээж дошоо орж ирэх нь. Энэ маань энд болж хувирах нь шүү дээ. Тийм үү? Ингэж хувирах нь байна. Шууд энэ тренд лайна энэ тренд лайныг нэвтэрч чадахгүй тулаад буух юм бол шууд ингэ буугаад ирнэ гэсэн. За гэхдээ бид нарт энийг одоо энийг сэтгэх юм уу? Сэтгэхгүй ингэчээд дараа нь сэтгэх юм уу? Эсвэл одоо эндээс ингэ тулаад явж чадахгүй ингэж жагаад эндээс сэтгэх юм уу? Тэгвэл хэрвээ эндээс сэтгэх юм бол энэ ногооноор хязгаартай ийм хийх гэдэг шүү дээ. Энэгээр хязгаартай тийм үү? Энэ биш болоод байна. Гэхдээ бид нар энийг мэдэх боломж байгаа. Бас гадралж болно энийг. Одоо сэтлээд нэгтгэх өглөө босоод сэтлээд онгоогоо сэтлээл ингэчих юм уу? Эсвэл энэ доошогоо сэтэлж чадахгүй явах юм уу гэдэг тийм мэдэх биднэрт боломж байгаа. За тэрийг би хэлж өгнө одоо удахгүй.